хүмүүсийн ингээд нэг хариулт хөөсөөс гайгүй дуртахгүй. Та яаж танилцсан нөхөртэйгөө та ихтэй яаж танилцсан гэлээ амар их хэлсэн. Тийм үү гэлээ цээжилж мэжлээ. Та хоёр тэгсэн гээл дараа нь ихнээ тохион ихээр ярьж чи нандан чи ирэхэм чиний зүгээр ингээд одоо оршоод ингээд байж байгаа чинь л бүр алт эрдэнэстэй алмаз эрдэнэтэй зөвлөхөд тийм гайхамшиг байхгүй юу? Чи дур булаа мэмхтэй муу юм уу? Тэг сэтгэл татам мэмхтэй муу юм уу? Чи нөгөө нэг гайхалтай мэмхтэй муу юм уу биш юм уу гэдэг дээр бүгдээрээ сайн байцгаана уу? Бүгдэнд бичлэг үзэж байгаа цаг чинь энд хүргэе. За өнөөдөр маш сонирхолтой гоё юм ярих гэж байгаа. Гэхдээ юм бичлэгийг би нэг хэрэгтэй хүмүүс үзээсэй гэж хүсэхгүй байна. Гэхдээ хэрэгтэй хүмүүс үзсэн ч гэсэндээ би өөрөөсөө нэлээд дажгүй одоо ихтгэлтэй байна. Тэгээ би чинь дажгүй ирхэн шүү. Би чинь хичээж хөдөлмөрлж байгаа юу ч гэдэг энэ өсч өгч байгаа ирхэн шүү ч юм уу нэг жаахан өөрөөсөө ихтгэлтэй байгаа хэрэгтэй үзэхэд гайгүй баха. Тэрнээс ч жаахан уналттай байгаа хэрэгтэй юм бол үзээд хэрэггүй. Эмэгтэйчүүдийн хувьд бол аль нь ч үзэн болно гэж бодож байна. За тэгээд юу ярих гэж байгаа гэхээр өнөөдөр яг ямар эмэгтэй хамгийн гоё юм бэ? За гэдгийн сэтгэлгээтэй холбоотой зүйл ярих гэж байгаа. За тэгээд энэ бол одоо охид эмэгтэйчүүдийн хувьд бол ер нь нэлээд халуун сэдв. Чи дур булаам эмэгтэй муу юм уу? Тэгээд сэтгэл татам эмэгтэй муу юм уу? Чи нөгөө нэг гайхалтай эмэгтэй муу юм уу биш юм уу гэдэг дээр за одоо монголчууд ч гэсэндээ хэлдэг шүү дээ. Эр хүний тархин дотор бол энэ дэлхий эргэлзэж идэг гэд. Эр хүний дотор эмэлтэй азартай морь байдгаа багтдгаа гэд. Тэгээд тэрнгээр юу хэлэх гээд байгаа хэрэг энергитэй, чадaltaй, тэр хүчтэй байхгүй юу? Тэнгүүд эмэгтэй хүнд юу гэдэг юм бэ гэхээр эмэгтэй хүний дотор бол эмээлтэй азартай морь эзэнтэйгээ багтдаг буюу тэр эр хүн хаа хүрэх вэ гэдэг эмэгтэй хүн хөтөлж явдаг. Тэгээд зүгээр энэ дэлхийн ертөнц яагаад өнөөгийн ийм олон өндөрлөгт хүрчвэ, энэ хөгжилд хүрчвэ гэвэл энэ бол ерөөсөө л эмэгтэй хүндээ таалагдах гэсэн эр хүний хүч хөдөлмөрийн л үр дүн. Тэгэхээр бидний эмэгтэй дур булаан сэтгэл татам сайхан тэр гоё эмэгтэй дотоод сэтгэл үнэмшил юу байх ёстой вэ гэхээр гайхамшигтай эр хүн гэж байдаг. Эр хүн бол гайхамшигтай гэдэг зөвхөн үнэмшил байх ёстой. Тэгэхээр би эндээс яагаад энийг ярьж байгаа гэхээр сүүлийн үед би ингээд хүмүүстэй их ярахлаар ялангуяа эрэгтэй хүний талаар ярих юм бол ер нь дандаа л ингээд нэг үнэлэмж доошсон дуу яриараа буух гэдэг. Нэг удаа бүр ийм яриа болсон байхгүй юу? Тийштэй уус бол бүхэл эрчүүд адилхан ийм юмнууд тийм юмнууд гэд хэлдэг хгүй юу. Тэгээд яг тухайн үед яг нэлийн бат итгэл үнэмшилтэй хэлж байгаа надад сонсогдсон болохоор би за ингэж найзаагийн бодолтой ер нь өгшлүүлж явуулж болохгүй юм байна гэж үзэнгүүтээ шууд өсөргүүцэх үйлдэл хийсэн. Би ер нь их ойлгох тэхгүй байхад боддог. Гэхдээ тэр үед тэгсэн. Тэгэхээр тэгж хэлж болохгүй. Тэгээ яа гэвэл энэ үгээрээ эргэн тойронд байгаа бүх хүмүүс их эрхтэмх тамаагүй бүх хүмүүс их нь хайртай аавыг, хайртай ханыг нь хайртай хүүг нь, ахыг нь, эрхтэй дүүг нь амар доромжилж байгаа хэрэг юм аа. Тэгэхээр ерөөсөө ийм ихтгэл үнэмшилтэй байж болохгүй нэгдүгээр. Тэгж ярьж хэлэх мэтгэл бүр тийм бодолж байж болохгүй. Яа тэгж бодож байгаа юм бэ? Тэгээд манай сэнэс гэж бодсон. Гэлэхдээ энэ бодол тархинд байна гэдэг чинь эрэгтэй хүний ингээд болохгүй бүтггүй төр төвлөрөх аимшигтай суурь байна гэсэн. Тэгэхээр бид хэрвээ эрэгтэй хүний болохгүй бүтггүй төр төвлөрж эхлэх юм бол бид тэднэртэй тулалдаж эхэлнэ. Хэрвээ бид тэднэртэй тулалдаж эхлэх юм бол тэд биднийг дайснаа гэд харчин. Тэгээ бид нэрлүү товтолж эхэлнэ. Бидрийг хамгаалахгүй, бидний төлөө хөдөлмөрлөхгүй, бидрийг хайрлахгүй, өрөвдөхгүй. Эсвэргээрээ бид нартай тулалдаад эхлвэл бид нар амар байдалд ороод бид нар уйлна, гомдно, шархална. Тэгээ ингээд өөрөөсөө эрсдэлд оруулна гэсэн. Тэгэхээр эмэгтэй хүний суурь итгэл үнэмшил бол эрэгтэй хүний тэр хүч чадал, оюун ухаан хийж бүтээх тэр нөөцөд итгэл үнэмшил бат суурь нь чанга байх хэрэгтэй байна гэж утсан. Гэхдээ энэ бат суурь тогтоход мэдээж нөгөө бидний хайртай аав нарын оролцоо их байдаг. Аавтай хайртай аваар бахархдаг, хамгаалтанд өссөн байх гэдэг бол давуу талч гэсэн. Энийг бид нөр өөрсдөө сонгохгүй. Тэгэхээр хэрвээ тэгэж чадаагүй гэж боддог болвол өөрийнхөө сайн сайхны төлөө тэдгээр хүмүүсийг уучлаад, тэдгээр хүмүүсийг өшөөгөө, тэдний алдааг нь эерэг холбоос болгож тархиндаа кодлол үүсгэх замаар эрчүүдийн үзэн хандах сэтгэлийг өөрөөсөө зайлуулах хэрэгтэй бөгөөд бид нэр ингэжээж жинхнээсээ эмэгтэй хүн бол. Бид нэр ерөөсөө амьдралын яг зам ёсыг ингээд таниад бодох юм бол бид нэр ганцаараа хатраад дуусгах тавилан ерөөсөө биш. Тэгэхээр бид нэр ингээ хамтын хүчээр, үр хүүхдээ хамтын хүчээр өсгөөд, удам судраа цаашаа өргөжлүүлээд амьдралын ингээд замыг туулах ёстой. Тэгэхээр ингийн тулд эр хүний сайн сайханд нэгдүгээр итгэх би
Хүмүүсийн ингээд нөгөө нэг хариулт хүйсэнс хайгуу дуртахгүй. Та яаж танилцсан нөхөртэйгөө та ихтэй яаж танилцсан гэлээ амар их хэлсэн. Оо тийм юм уу гэлээ цээжилж мэжлээ. Та хоёр тэгсэн гээл дараа ихнээ тохион ихээр ярьж мөрөл ер нь амар тэгдэхгүй юу. Одоо тэгээд тэр хайрын түүхүүд айгүй гой санагддаг. Ахаа дээрээс нь би ингээд сүүлд ингээд бодож исэн чинь би ингээд 90 эдэн хил хүртлээр таргалж исэн. Тэгэхэд ингээд хөрхөмөрхөм тэг чав юм аа гэлтдэг харилдаг штуд байсан. Тэгээ би 10 эдтэй өсөө усчихсан. Тэгэл парик марик зүгээл халбан балмаг өстөө явж хаад ч гэсэн хөрхөм маань гоёа гэл тадаг харагчин гэл хийдэг ингээл бичдэг хүмүүс байж лээсэн. Тэгээ би бүр хөмсгөө усчихсан. Тэр жил хөөё өсөө ингээ халмаг болоод ингээ урагч хахад нь тэтрийнхаа санаандгүй юм болсон л доо. Гэтэ тэгэхэд ч гэсэндээ ингээд өмцөмөс урагч хахад ч гэсэндээ л байсан. Тэр хандас юу их гээд байна хэрэг. Эмэгтэй хүний 2 дугаар ихтгэл уламжлал юу байх ёстой вэ гэхээр би бол тэг гоо үзэсгэлэнтэй. Тэгээд би энэ амьдрал миний тэр гоо үзэсгэлэнг үнэлэх, хайрлах, хүндлэх тэ түүний төлөө өөрийнхөө нөгөө эд шидийг үзүүлэх тийм гайхалтай ир хүнтэй би учирж л таараа. Тэр хүнээ би олгол болно. Тэ би тгийх бүрэн эрхтэй гэдэг ийм гоё ихтгэл уламжлал эмэгтэй хүнд байх хэрэгтэй. Тэгээд энэ нь бидний амьдралын баяр баясгалыг нэмэгдүүлэх бөгөөд ирээдүйдээ итгэл урам зориг маань улам илүү өсгөж өгнө. Тэгээ ахаа дээрээс бүр сүүрээс нь ярих юм бол энэ бол чиний өөрийгөө хайрлаж байгаа, өөрийнхөө үн цэнийг ойлгож байгаа, өөрийгөө яг одоогоор хүлээн зөвшөөрж байгаа маш гоё бодол бөгөөд энийг ихтэй хүн хизэж гэж болохгүй. Чи нандан, чи эрхэм, чиний зүгээр ингээд одоо оршоод ингээд байж байгаа чинь л бүр алт эрдэнэстэй алмаз эрдэнэтэй зөвлөхөд тийм гайхамшиг байхгүй юу? Тэгэнгүүт тэрийг яг тиймэр нь олж чадах ир хүн байгаа. Заавал байгаа. Тийч харж чадахгүй сохор харлагын ирчүүд гэж бас байгаа. Гэхдээ тэднэрт гомдох ч юм уу, уурлах ч юм уу тэднийг ингээд хэрэг ерөөсөй байхгүй. Тэр чинь өөрийнхөө хайж яваа. Зүгээр л тэр хайж байгаа хүн нь одоо хайдуулаа биш. Тэр нэг тийм одоо хүн зовоод хар юм биш. Шаналаад хар юм шиг. Биш байсан юм даа. Окей, бай гэд явлаад тэгээ өөрийгөө хайна гэсэн. Тэгэхээр энэ майндсет хамгийн чухал. Хүний хүрээлэл айгүй чухал гэж ярьдаг. Яа тэгэхээр энэ амьд байгаа хормогч бүхэндээ бид нар хайрлагдж байгаа дуусвал сайхан штэ тий. Тэгэхээр чамд сайн муу тэ нүгэл буян одоо бүх юм ингээ холилтоод ингээ ирэнтэд мигрантад байж хахад чамд дандаа болохгүй бүтэхгүй юм чинь яриад байдаг хүн байсны оронд ихэнхдээ чиний сайн сайхныг олж харддаг, чамайг дэмждэг, чамайг урамшуулдаг тий. Чамайг хөөртдөг, чамайг үнсдэг, чамайг тэрвэрдэг, чамайг халамжилдаг, чамайг цагаа зарцуулдаг тийм хүнтэй хамт байвал тэгээд ялангуяа хүний хайны ижил гэдэг чинь бүр асар нандин хүн шүү дээ. Тэгэхээр тийм хүн нь чамайг дэмждэг хүн байвал чиний амьдрал зүгээр л хожлоо гэсэн үг. Чи зүгээр л дээ. Тэгэхээр энэ хожлолтоо итгэлтэй тоглогч байх хэрэгтэй. Энэ бол эмэгтэй хүний сэтгэл татам гахалтай эмэгтэй хүний 2 дугаар одоо энэ бодлын тохиргоо бүр ингээ заавал байх хэрэгтэй тохиргоо. Энийг асаах хэрэгтэй. За 3 дахь нь болохоор эмэгтэй хүний одоо энэ мөн чанар дээр ойлгох ёстой юм юу вэ гэхлээр би энд ямар итгэдэг монголчуудын бас ингэ үтгэл өмчлөхгүй. Тэнгүүд саний тэр нөгөө таних гэдэг дээрээс би тань чадна гэдэг дээр суралцах ёстой. Ингэж суралцахын тулд эмэгтэй хүн ер нь өөрийгөө нэлээд таних хэрэгтэй юм байна. Тэгээ танихын тулд янз бүрийн ингээ харилцаанууд гарч ирнэ. Тэгээ жидэр харилцаанаар алтан, онон, нуйлан, нунжин тэгээд тухайн ойлгоно. Би ингэдэм байна, би тэгдэм байна. Мөн ингэдэм байна гэдэг ингээд өөрийгөө очиж ингээ олно штэ. Эннээс айгүйх кайп мэдэрч яхах хэрэгтэй юм байна. Тэгэхгүй эндээс хідүүлээ шархлаад ах юм бол эндээс хідүүлээ эвдрээд ах юм бол хатуу болоод ах юм бол бид нар эмэгтэйлэг мөн чанарыг алдаж эхэлнэ. Бидний дотор үзий ядал, уур бухимдал, тэгээ гуниг цөхрөл ийм сөрөг зүйлүүд томтлогдоод эхлвэл бид нар хайрлах, энер хуучлах гэдэг үндсэн мөн чанараа алдаад тэгээд эр хүний одоо дутууг нөхөх чадвараа алдаад бид нар эрэгтэй болж эхэлнэ гэсэн үг юм бол. Тэгэхээр энэ дээр би ингэж суралцах боломжийг надад энэ хүн олголоо шүү. За би эндээс ийм юм олж харж чадлаа шүү. Ямар азар энэ хүн миний амьдралд гарч ирээд энэ харилцааг би үзээд ингээд тулаад энийг ойлгоод авч байгаа. Одоо би энэ дээр хөгжчүүл дараагийн харилцаан дээр яг алах юм байна. Тэ гэж баясаж хүлээж авч сурах хэрэгтэй. Тэгэхгүй эрчүүд намайг гомдоод өгч юм уу, намайг ашигладаг ч юм уу, эсвэл намайг ингээл хаяа явцдаг ч гэдэг юм уу. Янз бүрийн муухай сөрөг кодлуудыг өөрийнхөө тархинд ерөөсөө үүсгэж болохгүй. Энэ харилцаанаас би сурах зүйлээ сурлаа. Дараагийн харилцаанаар би бүр илүү хайрыг мэдрэх юм байна. Би бүр илүү хайрлаж чаддаг хүн болох юм байна гэдэг
эерэг өөдрөг итгэл үнэмшилтээр суйрлаж харилцааг үргэлжлүүлдэг, дуусгадаг байх ёстой. 40 сайдаасаа буучлаа гэдэг хгүй тэгсэн чинь ахын хажууд нь сайдтай суусан бол салах болж, төдөвтэй суусан бол түших болж, төдөө гэдэг хаа гэдэг нэг тийм утга юм хэлдэг хгүй юу. Тэгээд надад тэр айгүй юм одоо манай аав л хэлдэг үг байхгүй юу. Тийм. Тэгээд надад тэр амар юм том итгэл үнэмшил ингээд үлдээсэн. Тэгэхээр эмэгтэй хүн тэр эр хүн чинь ингээл нөгөө нэг зүрхний цохилч гэдэг шиг ингээл янз бүр болно шүү дээ. Бас ингэх үед хань түшиг бараа болохын тулд эмэгтэй хүний хамгийн сайн хөгжүүлсэн байх ёстой чадвар нь бол тэр уучлал, нэгүсэл тэгээд ахад боломж байгаа шүү. Тэ чадна шүү. Тэ итгэж байгаа шүү. Тэ гэд ингээд энийгээд тэр асуудлуудыг зөөллөөд тэ эсрэгээр асуудал бол боломж юм шигээр боломж мөн шүү дээ. Тэр тал руу илүү харуулад унах биш өсөх шатнд болгодог тийм эмэгтэй болоход суралцах хэрэгтэй тий. Энэ эмэгтэй болохын тулд суралцж байна гэдэг чинь бид нарт дугаасаа алдаан оноо туршлага хоригдлогдчих байх хэрэгтэй гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр саяны чиний харилцаан дээр гаргаад тэр харилцаа өгөө хийсэн чинь зүгээр л чиний нэг үтгэл ёстой юм байсан. Тэрэн дээр уйлж гуниглах юм байх ч гэсэндээ сүрэг дүгнэлтүүдийг хийж өөрийнхөө үнцнийг унгааж болохгүй.